Өдрийн мэнд хүргэе эрхэм үзэгчдээ. Хятад улс жил бүр эдийн засгаа тодорхой хуваар өсгөх зорилт дэвшүүлдэгч 2020 онд ийм зорилт дэвшүүлэхгүй байхаар шийдсэн нь олонний анхаарлыг ихэд татаж байгаа бол энэ нь гадаад дотоодод тулгараад байгаа яр багтай нөхцөл байдлыг шийдвэрлэхийн төлөөх хариуцлагатай бөгөөд алсыг харсан шийдвэр болох юм а. Өнгөрсөн басан гэрэгдэх Хятадын засгийн газраас хууль тогтоох дээд эрхэд байгууллага болох бүх Хятадын ардын төлөөлөгчдийг хурлад танилцуулсан ажлын тайлангаас үзвэл Хятад улс шинэ төрлийн коронавирусын тархалтаас үүдэлтэй тодорхойгүй байдал болон бэрхшээлүүд за мөн дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор амьдралд илүү ойр байх ийм зарчим баримтлан бодлого шийдвэрүүдээ гаргаж байна. Цар тахал нь энэ оны 1-р улиралд Хятадын эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлсөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны муу ихтэй харьцуулахад 6.8%-аар буурсан юм а. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих бодлогоодын үр дүнд Хятадын эдийн засгийн өсөлт эргээд сэргэн гарцаагүй боловч дэлхийн нийтэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээл эрсдэл болоод тодорхойгүй байдлыг харгалзан үзэж байна. Гэхдээ Хятадын засгийн газар илүү уян хатан бөгөөд хэрэгжих боломжтой буюу тогтвортой хөгжлийн зарчмуудад суурилсан зорилтуудыг энэ онд дэвшүүлээд байгаа юм а. Жишээ нь гэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зах зээлд бүх хүчин чадлаараа тоглох боломжийг аж ахуйн эрхлэгчид олгох, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахыг засгийн газрын тайланд чухалчилсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгаж, ажлын байрыг энэ онд 9 гаруй саяар нэмэгдүүлнэ гэж уг тайланд дурдсан нь ард түмэн төвтэй хэмээх зарчмаа онцолж буй илрэл болно. 2020 он нь Хятад улсын хувьд маш онцгой жил тохиож байна. Учир нь энэ онд Хятад улс ядуурлыг бүрэн арилгах, за мөн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах хэмээх хоёр том стратегийн чухал зангилгаа жил орж байгаа юм а. Өөрөөр хэлбэл Хятад улсын засгийн газар ард иргэдээ орон сууцаар хангах, за мөн эмнэлэг болон бусад төрлийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилтоо биелүүлэхээр зүтгэж байна. Харин яг эдийн засгаа хэдэн хувиар өсгөх тухай тодорхой зорилт дэвшүүлээгүй нь Хятад улс эдийн засгаа тогтвортой өсөлтөд хүргэх шийдэмгий байдлаас хүнд хэцүү үе тулгархаар ухарсан гэсэн үг биш юм а. Өмнө нь тавьсан зорилтуудаа хүрэхийн тулд Хятад улс шинжлэл, нээлттэй байдлын бодлогоо тууштай баримталж байх болно. Хятадын засгийн газраас танилцуулсан шинэ тайлан илтгэл нь Хятад улс илүү бодтой, уян хатан, алсын хараатай, бүх хүмүүст өргөөжтэй, шинэлэг бөгөөд нээлттэй, ногоон хөгжилд хүрэхийг эрмэлзэж буйг харуулж байна. Олон улсын валютын сангийн дэлхийн эдийн засгийн төлөв байдал тайланд дурдсан шигээр энэ онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн түвшин нь мэдэгдэхүйц буурах боловч эдийн засаг өсөлттэй гарч 2021 оноос эрчимтэй сэргэх төлөвтэй байна. Тийм утгаараа тодорхой зорилт дэвшүүлээгүй байх нь ч нэг утгаараа оновчтой зорилт байж болох юм а. Анхаарал хандуулсан та бүхэнд хэлье. Дараагийн дугаараар дахин уулзъя.